Сайн бацхан их хүмүүд өдөртөө 25 дугаар суугдлээс дуулын тэрэг цуглаас нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо өгүүлэх гэж байгаа энэ онц ностой хүн амны хэргийг 30 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Харьяатай цагдаагийн дэд хурандаа ланганы төв сөрөн илрүүлсэн бөгөөд уг хэрэг үйлдэгч этгээд нь өөрийгөө эгүүдгсэн учраас яллагдаж байхгүй ч бусдад сургамжтай сэрэмжлүүлэг болох эмгэнэлт хэрэг байсан юм а. Хуучнаар Октябрийн районы толгой дахь цагтан сэргийл 2 дугаар ангийн дараагаар цагдаагийн ажилтан төв сөрөн ажиллаж байхдаа энэ ээдрээ тэргийн мөрөөр орж цаг алдалгүй нягт нямба ажилласнаар энэ онц ностой хэргийг бага хугацаанд мөрдөн илрүүлж хэргийг мухалсан гэдэг. 1980-ад оны ихэнх өвөл цаг. Хуучин цэргийн ангийн орхигдсон балгасан дунд нэгэн үл мэдэгдэх хүн амь насаа алдсан. Бусдын гарт алагдсан байж болох гэсэн таамаг төдий төгшөөрт иргэдийн мэдээлэл цагдаа гэлцсэн ирснээр цагдаагийн ажилтан Ахмад ланганы төв сөрөн шуурхай хэргийн газар яарчнаг очиж хэргийн байдалтай бичлэн танилцаад ажлын хэсгийг дуутсан байна. Ажлын хэсэг хэргийн газрыг яаралтай хамгаалтанд авч хэргийн талаар сонирхсон өмнө нь харсан хүмүүсээс үзлэгийн явцад анхны мэдүүлгийг шуурхалан авч эхэлжээ. Хэргийн газар бор шагал өнгийн ороолт бараа өнгийн хөрөмтэй нэгэн эмэгтэй хүн төрүүлгээр унсан байх бөгөөд толгой нүүр үсэн цуснд бодогдож танигдахын аргагүй хөлдөж хөссөн байлаа. Хэрэг дурлсан хүмүүс хэргийн газрын мөрийг баллахаас өмнө эргэн тойрныг наривчтан үзлэгт хамруулахад зүүн хойноос дээрх цогцыг чирч авч ирсэн. Учир нь цусны жижиг туслууд чулуун дээр тод дуссан зам татуулан болгосруу орсон нь гадны нөлөөтэй хэн нэгэн этгээд энэ хэргийг үйлдээд хохирогчийг нуух зорилгоор үйлдсэн тодорхой байлаа. Үзлэгийн явцад хэрэг гарсан газараас холгүй засан дунд хохирогчийг зогсон байж болох төмөр олжээ. Ингээд хэргийн газар гарсан гутлын мөр төмөр дээр гарсан байж болох гарын хээ цусны туслыг шинжилүүлэхээр яаралтай төв рүү хэсгийн төлөөлөгч холбогдох хүмүүсийг явуулжээ. Толгой үсэн чулуутаа наалдаж арайхийн оролдож салахад толгоон ард дагд суур яснууд цөм цохигдсон байлаа. Хохирогчийн дороос үүрч явсан бололтой цүнх болцсон бөгөөд дотроос нь хичээлийн дэвтэр мөн их сургуулийн оюутны үнэмлэх гарснаар цагдаагийн Ахмад төв сөрөн тэр дээр тус сургууль руу яаралтай очиж Баатрийн оюун сул гэдэг оюутны талаар биечлэн судалгаа хийхээр төлөөлөгч явуулжээ. Ингээд энэ хэрэг санаатай үлдэгдсэн дээрэм халдлага эсвэл хэн нэгний хонзон шээж болох талтай гэж хэргийн анхны таамаг эрсийг дэвшүүлсэн байна. Хэргийн талаараа цагдаагийн Ахмад төв сөрөн удирдлагадаа нэг бүрчлэн танилцуулж хүү амны онц ностой хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлээд хохирогчтой холбогдлолтой сэжвэр хохирогчтой хамгийн сүлд хэн улдсан хэн байсан гэдгийг тодруулах үүднээс их сургууль руу явуулсан төлөөлөгчтэйгээ уулзаж хэргийн талаар танил судалгаа явуулах үүднээс ажлын хэсэг шуурхай зөвлөгөн хурал хийсэн байна. Хэргийн талаар болон хохирогчийн талаараас тодруулах асуулга асуух үед оюутны өвлийн амралт эхлээд удаагүй байсан. Хохирогч эмэгтэй хөдөө өдөг эцэг их дээр очихгүй харин том ихэндээ очиж хэн нэгний дарамт шахалтаас сүрдүүлгээс хол санаа амар хэсэг хугацаанд байна гэж ангийнхаа өхөнд ярьж байсан гэдэг үг өгүүлбэр хамгийн түрүүнд цагдаагийн Ахмадын анхаарлыг татаж эхэлжээ. Дээрх ярьсан яриа хэрвээ үнэн бол энэ хэрэг тун хялбар илэрч болох юм шиг цагдаагийн Ахмад төв сөрөнд санагджээ. Хохирогч эмэгтэй хэнд хэдийд хэн нэгний дарамт шахалтаас хол байна гэж ярьж байсныг тодруулах гэдэг оюутнууд амралтаа аваад гэр гэртээ харьсан учраас хэнээс тодруулахаа мэдэхгүй байсан учраас асуудал ээдрээтэй болж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч хэргийг яаралтай илрүүлэх гэмтэн этгээд хаа нэгтээ дайжин удах вэ гэсэн далд төгшөөр цагдаагийн ажилтнуудын сэтгэлийг зовхон зэрэгцээ хэн байж болох вэ гэсэн оньсыг таахыг тайлахыг хичээж байлаа. Ингээд тухайн орон нутагт районд хэрэг төвөгт олбогдож байсан энэ хэрэгтэй холбоотой байж болох сэжиггүй хүмүүсийн дунд судалгаа явуулж эхэлжээ. Гэтэл хэрэг гардгийн дараах шилжих шөнийн үрээр тухайн нутаг дэвсгэрт хүн буудсан галт зэвсэг гарчээ. Хүү амны онц ностой хэрэг шилээ дараалан гарсан нь тэр дунд 2 залуу нэг дор буудуулж амьсгаа хураасан нь өмнөх эмэгтэй хэрэгтэй шууд холбоотой. Тэр шүүхэл энэ хэргийг нэг хүн үйлдсэн байж болно гэсэн таамаг сэжвэрийн хилцээний дарагдаа цагдаагийн ажилтнанд төв сөрөн мэдэгдэжээ. Ингээд тухайн бууны хэрэгтэй холбоотой хэргийн газар цагдаагийн ажилтан бичлэн очоод хотын төв нэгэн дээд сургуулийн оюутан болон тухайн орон нутагт байнга оршин суух өнгөрсөн намар цэргээс халагдсан гэх чэ нарыг буудаж хороосон байлаа. Энэ хэргийн талаар мэдэх хүн нэгэн ч байгаагүй хийгээд хэргийн газар хүний амь хүнээс галт зэвсгээ хаяад явсан нь цаанаа нэг хачин битүүлэг санагдсан байна.
Үзлэгийн явцад хохирогч би нүцгэн хохирогч ч гадуур уцтай байсан анхаарал ихээхэн татсан ч хэн нэгнийгээ бууцсан их сэжүр гаргаж болохч заавал гуравдагч этгээд энд байгаа. Хохирогчид өөрсдийн амиг юутгэн нэгдэгч утгагүй байлаа. Цагдаа ажилтнуудын сэтгэлийг зовоос нэг зүйл бол гэмт этгээд ахин хүн амны хэрэг үйлдэхгүй гэдгээс л айж байлаа. Ингээд дээр хэргийн газраас олдсон бууг үзлэг шинжилгээнд оруулахад буун дээр нэлээд олон хүний хурууныхээ байсан бөгөөд хохирогчид чэгийн хурууныхээ их тод байжээ. Ингээд хохирогчдын талаар судалгаа явуулж ар гэрийнхэнтэй уулзаж ярилцаж тодруулга авах явцад тухайн хэргийн газар байсан бууны эзэмшигч хариу үзэгч нь тодорхой болоод иржээ. Бууга алдснаа та яагаад сэргийлэх юм байгаад мэддэггүй. Та нарт хэлэхээс өмнө баазын даргатай хэлье гэж бодсон юм. Таны хариуцж байсан тэр буу алдагдсанаас болж хүний амнаас хохирсон гэдгийг та мэдхүү. Би сонссон. Та бууга хинт хизээ өгсөн бэ? Би өгөөгүй. Харин надаас булаасан. Би өржигдэр манад гарч байсан чинь гинт нэг залуу шуугаж орж ирээд үгийн зөрөөгөө намайг цохоод бууг нь булаагаад аваад явсан. Энэ талаар та яагаад мэдээллээгүй? Та ер нь сумтаа буу алдсан гэдгээ ойлгож байна уу? Би ойлгож байна. Би баазын даргатай хэлэх гээд гэр байгаагүй. Тэгээд эмээгээд хэн нэг надад тоглосон болов уу гэж бодсон юм. Маргааш нөгөө буу авсан залуугаа ирээд би олоогүй. Бааз ээлжи манай ч өвгний маргааш нь буу авдаг залууга хайгаад олоогүй гэдэг үгийг иш болгож тэр өөрөө манаачин шугуурт орж ирсэн залууг хэн болохыг тодруултал буудуулж амиалдсан хохирогч чээ болох нь тодорхой болжээ. Хохирогч яагаад манаачин бууг булаах болов? Сонзон өвөрлөж хохирогч ээг бууцсан байж болохч өөрийгөө ягуутгах нөхцөл байдал учир шатгаан юунд байв гэдэг ихээхэн санагджээ. Энэ хэрэг дээр хэмэгтэй хэрэгтэй шууд холбоотой. Гинжин зангалаатай юм шиг цагдаа ажилтнанд төв сүрэнд бодогдчихэ. Тэгэхээр хохирогч чээ болоод ээг хэн нэгэн гадны гуравдагч этгээд буудаагүй. Хохирогч ээг тухайн орон нутагт оршин суугч чээ буудсан. Хамгийн гол нь ямар учраас яах гэж буудсныг олох битүү зангалааг тайлах хэрэгтэй гэж үзсэн байна. Ингээд чавь чадравалыг мэддэг таньдаг ойр дотны хүмүүс тэр дундаа найз нөхд нь хэрэг гардаг тэр шөнийн өмнө хинтээ хаана байсныг судалснаар автовазын засварчин мөнх оршихтой Колумбийн урд арх ууж байсан. Тэд хоорондоо нэг юмнаас болж маргалдсан мөнх оршийг эргүүлжүүлэхийн цагта ардын идэвхтэн эргүүлэлтэд хамтран авч явсан гэдгийг клубын жижүүр авгаан хэлснийг баталгаажуулах зорилгоор эргүүлжүүлэхийн жижүүр цагдаатай уулзсны дараагаар засварчин мөнх хүчрийг дуудаж байцаасан байна. Тэр өрөөний чадвартай маргалцсан. Харин дараа нь харин эргүүлжүүлэх тонцсон байлээ. Энэ хэргийн талаар ч гэсэн би сайн мэдэхгүй. Тэгэж би сохтоо би эргүүлжүүлэх тонцсныг хэн бүхэн мэдж байгаа. Над батлна. Баталгаа хэрэггүй. Тэгэж таныг тэнд байсан гэдгийг би мэднэ. Арх ухаас өмнө чадраа хинтээ хамт хаана танд юу ярьсан гэдгийг л тодруулах хэрэгтэй. Чадрын нөхрийг л нам зөвхөн гэж үгэлсэн юм да. Хэнийг? Энэ яг манай хоодлын оюутны байр дотор байдаг нэг оюутан хүн юм шиг байлаа. Би сайн мэдэхгүй дээ. Зодон биш буудна гэж яриаггүй юу? Үгүй тэр бууд чадахгүй. Зүгээр зодон зохин айлган ингээд хүрдүүлнэ л гэсэн тийм хөл юм ирсэн да. Яг юунаас болоод ямар учраас гэдгийг та мэдэх үү? Мөнгө төрнөөс л болоо гэлгүй. Өөр яавал гэж. Та оюун сувд гэдэг оюутныг таних уу та? Хэвнэ? Оюун сувд. Оюун сувд. Манай энэ хавьд ч тийм нэртэн байхгүй дээ. Танаас л ахуудаа сонсч байна. Хохирогч гэх гэмт этгээд чэтэй хамгийн сүүлд хамт байсан уулсан гих автовазын засварчин мөнх оршихоос хэргийн талаар ойлгохтой сэжүүр гараагүйч чээгч оюутны дотуур баринд амьдрах ээг занаж өс санаж байснаа хэргийг нэгт шийдэхэд ихээхэн дөхөн болжээ. Гэхдээ энэ онц ностой хүн амны хэрэгтэй
далд хэн нэгэн этгээд холбоо сүлбэтэй байж болно гэсэн сэжүүрээр хэргийг цааш наривчны шалах явцад анхны шүн гардаг хохирогч эмэгтэйтэй холбоотой хэргийн газараас олдсон цустай төмөр дээрх гарсан хурууны ихэ арцар ултаа бакалны мөр удаах шилжих шүн гарсан буун дээр гарсан гарын ихэ хохирогч чэгийн тухайн үед өмссөн байсан арцар ултаа бакалны мөр өөр хоорондоо яв цав хөдлөшгүй тохирсон байна. Гэвч гэдэг үгийн цаана олон зүйл агуулгаддаг. Учир нь энэ ноцтой хэрэгтэй холбоотой хэн нэгэн итгээд зүгээр хэргийн цаана үлдэхгүй гэдгээс цагдаагийн ажилтнууд сэрэмжилж байлаа. Нэг хоёр хэргийг хооронд нь харьцуулж давхар тандал судалгаа явуулж байх явцад эхний хэрэг гардаг өдөр хохирогч оюутан бүсгүүтэй таарсан гэх нэг сургуулийн эмэгтэй оюутан бүсгүүг цагдаагийн ажилтны хайц сургалж олж ирснээр энэ хэргийн бүх ээдрээ зангилааг тайлахад тус дэм болжээ. Би талигач дүртэй байсан. Тэгээ тэр өдөр өрөө өгөхөөр очсон чинь ногоон байрны цайны газар найз залуутайгаа сууж байсан. Тэр үерхдэг залуу гэдэг нь сая буудууч нас ордог залуу мөн үү? Тийм ээ тийм. Мөн. Нэрийг нь та мэдхүү? Мэднэ. Инх олор гэдэг. Манай дээд курс ах бас. Тэр хоёрыг байхад гаднаас өөр хүн амтан байсан уу? Үгүй байгаагүй. Дараа нь харин би дарахын явах гээд унаан суух га байжсэн чинь оюун сувд нэг өндөр бор залуутай үйлчлэгээний төвийн гадаа зогсож байсан шүү. Хэдэн цагийн орчинд? Тэгээд дарахны унаа 17 цагт явтыг. Тэгээ 17 цагт байсан. Ингэж ар араасаа гарсан хүн амны онц ностой гэмтэрэг хардал сэрдэл хайр дурлалт залуусын дунд өрнөж эцэст нь эмгэнэлтэйгээр төгсжээ. Тэгэж гэмтэн өөрөөгөө хэргийн газар явууд гисэн. Цагдаагийн ажилтнуудын шуурхай ажлын үр дүнд уг хэргийг харсан хэргийн гоцоог тайлах хүмүүс гарч ирснээр энэ хэрэг хаагцсан байна. Тэгэл ам. Чатраа боль доо. Чи байж. Суунасаа. Хийж. Их болоор. Их болоор. Зөөнд нь багшууж. Исота. Чи яагаад намайг ойлгохгүй юм бэ? Чи согт байна. Би согт үнтэй ярьдгүй. Би явлаа. Тэсэн чи хөргөд өгдөх үү? Гоч. За сайн уу үгэн? За. Юу вэ?
Муу яасан. Мог. Мог надаа. За баярлалаа чи. Ах мог надаа. Сайн байна уу? Хөөе, сандал дагваа би дорж манаач байна. Байхгүй хот руу явцсан. Вайстай. Хөөе миний хөөе. Би ярмаар юм байна штэ. Хөөе, сандал дагваа. Лавшо! Чи яг ч миний хүүхдийг удагаад байгаа юм бэ? Африка чатгаа буудлаа маа. Буудлаа шүү би. Амьдрал дөнгөж хөл тавин хайр дурлалтайгаа анхлан учирсан цэцэг цэвэршил сайхан залуус гэгээн дурлалаас болж нэг нэгэ хөнөөсөн залуу сайхан насаа уур хараар балалсан эмгэнэлт гашуун төх нэг ийм хэн буруутай. Буруу зүрэг нь учир шалтгааны үзэгч та өөрөө тунгаасан баха. Хэн хүн энэ насанда хайр дурлалтайгаа учрна мэдээж тойрж гарахгүй дайрч харах нь ойлгомжтой. Тэгэж алдаж унсан ч хайрлаж хайрлуулсан ч амьдралын ухчаа саад бэрхшээлд сүхэрч хөл алдахгүй хамгийн гол нь сэтгэл зүрхээр хүн байхыг л хичээх нь чухал юм а. Үзэгч та өөрийгөө болоод өрөөллийг аливаа нэгэн гэмтэргээс урьдчилан сэргийлж яваарай. Хэрэг хязгаарч учирдаггүй.